Жишээ 4. Кальци оксалатын уусалтын үр жимс нь 257 бүржих нь 10-ийн хасах зэрэг бол уусах чанарыг тооцоолж байна. Кальци оксалатын диссоциатив тэгштэглийг бичвэл кальци нэмэх хоёр оксалатын хасах хоёр ямбал диссоциат орно. Эндээсээ бүгдээрээ уусах үр жимсийн тэгштэглээ бичвэл уусах үр жимс гэдэг нь ионуудын концентрацийг үр жимсэд уусах үр жимстэй тэнцүү. Уусах үр жимсийн тэгштгэл кальци нэмэх хоёр ионы концентрацийг үржих нь оксалат ионы концентрац ийм тэгштгэл гарна. Эндээсээ бүгдээрээ уусах чанараа P гэдэг үсч уусах чанар маань мэдэгдэхгүй байгалахад диссоциацны тэгштэглээ орлуулахад 1 мол кальци оксалатаас 1 мол кальци нэмэх хоёр ион 1 мол оксалатаас хасах хоёр ион үүсэж байгаа. Бүгдээр ингээд P гэж авч үзээд уусах үр жимсээ олно. Кальци нэмэх хоёр ион оксалатын хасах хоёр ион P-гээр орлуулад P-ийн квадратыг кальци оксалатын уусалтын үр жимс тэнцүү гэж үзвэл тэгшгэлд өгсөн байгаа 257 бүржих нь 10-ийн хасах зэрэгээ P тэнцүү язгуур доор тэнцүү 505-ыг үржих нь 10-ийн хасах 5 мол литр гарна. Кальци оксалатын уусах чанарыг 1 литрт граммаар олохын тулд дээрх хэмжээт хүнийг кальци оксалатын молын массаар үржинэ. Кальци оксалатын молын масс нь 128 гэж үзээд 128-аа 1-ээр үржүүлэхэд 128. 505-ыг үржих нь 10-ийн хасах 5 зэргийг үржих нь 128. Тэнцүү 605-ыг үржих нь 10-ийн хасах 3 грамм литр гарна.